Энэ цаг бол 40 сая төгрөгийн үнэтэй. Харин энэ цаг бол 200 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ хүмүүсийн тал нь энийг ялгаж чадахгүй. Энэ бол өнөөдрийн бидний ярих сэдв. За эхний цаг бол Patek Philippeийн Aquanaut гэсэн цаг байгаа. Зах зээл дээрх үн бол нэг 30-аас 100 мянган долларын юм үнэлгээтэй цаг байгааддаг. За Patek Philippe бол одоо бараг л цаг мэддэг хүн болгоны мөрөөдөл болсон ийм гоё цаг байгаа. 1839 онд Польш гаралтай хүмүүс анх Швейцарт үүсгэн байгуулж ирсэн. За үүнээс хойш бол ер нь бол Swatch Group нэгдээгүй тийм хувийн гэсэн энэ статусаа авч үлдсэн ер нь цөөхөн үйлдвэрлэгчдийн нэг. За бараг л анхны цаг үйлдвэрлэгч юм 3 том компани нэг гэж тооцогддог. Ийм маш алдартай юм том компани байгаа. За эдний үйлдвэрлэдэг цагнууд болохоор бүгдээрээ гар хийцээр үйлдвэрлэдэг болохоор үнийн хөдөлгөөнд маш өндөр байдаг. За эдний цагтай төстэй нэлээд тийм чамаа харагдахаар танилцуулах цаг болгонгод Швейцарын Mido компани Multiford Big Date гэсэн ийм цаг байгаа. За үнийн хөдөлгөөр 1100-аас 1400 долларын ийм үнэтэй. За хөдөлгөөр болгонгод Powermatic 80-ийн суурин дээр хийгдсэн одоо өөрсдийнх нь Mido Caliber 80 гэсэн ийм хөдөлгөөртэй. За Sapphire Crystal шилтэй. За 22 мм-ийн ийм зэвэрдэггүй ган осортой ийм цаг байгаа. За тэгээд Mido компани болохоор мөн зарын компани. За сүүлд бол Swatch Group-тэй нэгдсэн. Миний хувьд бол Mido-г бас нэлийн дээрээс харж явж байсан. Ялангуяа энэ Multiford загвар бол өөрөө маш гоё юмсыг юм хийцтэй. Дөрвөлжин юм загвар байдаг. Тэгээд өнөөдөр яг энэ бичлэгээр ингээд бас энэ цагийг танилцуулах завшаан олдчихад бол маш баяртай байна. За дараагийн цаг бол сарлуу анх удаа явсан цаг байна. За энэ бол Omega Speedmaster. Би бас яг энэ талаараа л өмнө бичлэг хийжсэн тий сарлуу анх нисжсэн цаг гэдэг. За энэ дээр болонгод Omega Speedmaster 69 онд ингээд сарлуу ингээд анхны даалгавартай явсан байдаг. Стандарт Speedmaster-ийн үн ер нь бол нэг 8000 орчим доллартай байдаг. За тэгээ Omega компани болонгод ер нь бол Swatch Group сүүлд нэгдсэн ийм том цагны үйлдвэрлэгч. За энэ цагтай одоо би өнөөдөр ямар цаг харьцуулах гэдэг юм гэхээр Bulova-гийн Lunar Pilot гэдэг ийм цаг байна. За яагаад энэ цагийг оруулсан юм бэ гэхээр муу ялгаагүй бас сарлуу явцсан түүхтэй ийм цаг байна л да. Яагаад тэгэхээр 1971 онд Bulova компани Apollo 15-ын тухайн одоо командлагч Dave Scott энэ Lunar Pilot цагийг бэлгэлж явуулсан байна. За тэгээд ингээд даалгавар гүйцэтгэх явцд болохоор NASA-гаас өгсөн нөгөө нэг Speedmaster ийм жижиг хэмжээний ийм асуудлаас болоод дэвтэрсэн. Үүнээс болоод манай Dave Scott болохоор яасан гэхээр за ингээд цаггүй болчлоо. Би одоо өөрийнхөө хувийн цагийг хэрэгжилж болох уу гэд NASA-гаас зөвшөөрөл авсны үндсэн дээр өөрийнхөө Lunar Pilot-ыг цааш нь даалгавар биелүүлэлтэд ингээ хэрэгэлсэн байна. За тэгэхээр Lunar Pilot Bulova-гийн энэ цаг ер нь бол саран дээр очисон одоо анхны хувь хүний цаг гэх юм уу? Өмнө болонгод дандаа нисгэгчд дандаа NASA-гаас тавьсан ийм нормын цаг буюу одоо Speedmaster-тэй явж исэн гэх юм уу. За тэгээ Dave Scott гэдэг хүн болохоор ер нь бол саран дээр буусан 7 дахь хүн гэж явдаг. За саран дээр буугаад Lunar Rover буюу одоо нөгөө нэг сарнаа явагчийг жолоотсон анхны хүн гэж явдаг. За сүүлд болохоор 16 онд Scott өөрийнхөө энэ цагийг зарсан байгаа дуудлага худалдаагаар тэгээ энэ цаг бол сая 300 мянган доллар хүрсэн бас ийм түүхтэй ийм цаг байгаад байгаа. Одоо болонгод энэ цагны үн ер нь бол нэг 900 орчим долларын үнэтэй. Quartz хөдөлгөөртэй. Гэхдээ quartz хөдөлгөөр дотроо high precision буюу 262 Гц-ийн давтамжтай юм энгийн quartz-аас 8 дахин илүү нэрэвчлэлтэй. Жилдээ ердөө нэг 2-3 секундын юм алдагдaltaй ийм хөдөлгөөртэй. За мэдээж шилний хувьд болохоор Sapphire Crystal шилтэй. За жингийн хувьд болохоор 150 орчим грамм ийм жинтэй байгаа. За дагаж ирдэг осор нь болонгод төмөр осор байна, ган осор байна. За тэгээ ната осор бол дагаж ирдэг. За ийм түүхтэй цагийг 2 дугаарт онцлоо. Дараагийн цаг болонгод та бидний мэдэх Rolex-ийн Datejust 36 мм байгаа. За энэ цаг бол өнөөдрийн байдлаар бол нэг 38 сая төгрөг орчим үнэтэй байна. За Rolex-ийн түүхийг бол одоо та бид нар бол бүгдээрээ л мэдэх бах. За би энэ талаар бас өмнө нь бол видео оруулж ирсэн. За энэ цагтай харьцуулах гэдэг цаг нь болохоор мөн ялгаагүй Швейцарын брэнд байгаа. За энэ бол Tissot-гийн Ballade 40 мм. За энэ цаг болонгод бас харагдах байдлын хувьд бол бас нэлээд тийм чанан маш гоё юм цаг байгаа. За монголчуудын хувьд бол Tissot бол бас нэлээд танил болсон брэнд. Нарангийнхаа оруулж хийж зардаг. Үнийн хөдөлгөөнд за нэг 400 орчим долларын ийм үнэтэй цаг байгаа. За энэ Tissot Ballade лонгод 2 янзын төрөл байдаг. За 39 мм нь болохоор автомат хөдөлгөөртэй. За энэ 40 мм нь болохоор quartz хөдөлгөөртэй. Ийм 2 янз байгаа. За шилний хувьд болохоор Sapphire Crystal ийм шилтэй. За осор болонгод мэдээж зэвэрдгүү ган.
ийм оосортой 100 м ус ямгаалтай ийм цаг байна. Дараагийн цаг бол Breitling-ийн Navi Timer гэсэн ийм цаг байна. За үнийн хувьд болохоор нэг хамгийн багадаа нэг 6000, дээшээгээ нэг 10,000 орчим долларын үнэтэй зарагддаг ийм цаг байна. За энэ цагийг хэрвээ одоо та харах юм бол авиатор буюу нисгэгчийн цаг гэж шууд хэлж болохоор байна. Яг тэгэхээр энэ цаг бол одоо 1952 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа ийм түүхтэй цаг. За үйлдвэрлэгдсэн цагаас эхлээд бол мэдээж яг зориултын дагуу нисгэгчд бол маш их хэрэгжилж исэн. За Breitling гэдэг компани болохоор Швейцарын брэнд 1884 оноос хойш цаг үйлдвэрлэж байгаа. Бас л ингээл 100 гаруй жилийн түүхтэй болсон ийм компани байгаа. За Breitling бол манай Монгол зарагддаг Central Tower дээр байсан баха. Шоурум байсан шүү дээ. Ийм брэнд байгаа. За харьцуулах гээд байгаа цаг маань болохоор энэ цагнаас 10 дахин хямдхан ийм цаг байна. За тэгэхээр 600 орчим долларын үнэтэй. Энэ болонгууд Citizen-ийн Navi Hawk 40 мм-тэй ийм цаг байна. За Citizen болонгууд Японы брэнд. За нэг 100 гаруй жилийн түүхтэй бас ийм брэнд байгаа. Хөдөлгөөрийн хөдөлгөөнгод Eco Drive буюу нарны болон тасалгааны гэрлэлээр өөрийгөө цэнгэлдэг ийм хөдөлгөөртэй. За яг энэ талаар нэрээ өнгөрсөн 7 хоногт видео оруулсан байгаа. Энэ хөдөлгөөрийн талаар бас мэдээж авъяг үл тэн дээр дурдсан. За шилний хувьд гэх юм бол минерал шилтэй. За оосорны хувьд болохоор зэвэрдэггүй ган оосортой. За мөн НАТО оосортой байгаа. За сүүлийн 2 цагны үнийн зөрөө нь бараг л Монголд 2-оос 3 өрөө байр авахаар ийм үнийн зөрөөтэй ийм 2 цагийг танилцуулах гэж шүү. Үгүй ямар ичтэй болохоор 4 сая 800 гэдэг байна. Та ойлголтоо наас брэнд шүү дээ. Тэр брэндээ дуудаад аваад ир та нар. Эхнийхэн цаг болохоор H Moser-ийн Streamliner Tourbillon Skeleton гэсэн ийм цаг байна. За үнийн хувьд болохоор 94,000 Америк доллар. За 1828 онд байгуулагдсан ийм компани байна. H Moser. За үүнээс хойш бол дандаа ингээд гар гой цагуудыг гаргадаг. За Streamliner Tourbillon загвар нь болохоор ер нь бол эдний өөрсдийнх нь дурдаа барьдаг ийм хамгийн их борлуулалттай энэ цагнуудын нэг. За энэ цагтай яг харьцуулах гэдэг цаг нь болонгууд цаг нь болохоор Daniel Gorman DG8127 гэсэн энэ цаг байна. За энэ болонгууд Хятадын компани 2016 онд байгуулагдсан. Ягаад Хятад цагийг сонгоч ба гэд бодож иж магадгүй. Ягаад тэгэхээр Хятад бол яг болсон болоогүй юм зөндөө компаниуд байна л да. Тэгээд тэдний гол зорилго нь болохоор дандаа юм алдтай цагийг хуулбарлаад тэгээ өөрсдийнхөө нэг юм хөдөлгөөрөө тавиад одоо цагны хэллэгээр бол хомааш буюу ийм хуулбар цагийг их гаргадаг. За Daniel Gorman-ы хувьд болохоор дандаа ийм өөрсдийн өрмөц дизайнтай, өөрсдийн хөдөлгөөртэй цагийг үйлдвэрлэж гаргадаг ийм компани байгаа. За тэгээд яг энэ өнөөдөр одоо ярьж байгаа цаг маань болохоор Daniel Gorman-ы өөрсдийн хөдөлгөөртэй, минерал шилтэй 42 мм-ийн ийм өргөнтэй силикон оосортой ийм цаг байгаа. За харагдах байдлын хувьд болохоор эхний цагтай бол нэлээд төстэй скелетон буюу доторх хөдөлгөөрийн нэвт харагддаг загваруудыг нь бол скелетон гэж нэрлэдэг байдаг. За яг ийм ижлэгэн загвартай байгаа. За маш үнэтэй цагнууд олон байдаг ч гэсэн за үнэтэй юм шиг харагддаг бас ийм маш олон цагнууд байгаа. Тэгээ энэ ундаас бол өнөөдөр цөөхөн хэдийг нь та бүхэн танилцууллаа. За цагтай холбоотой асуухан байвал над руу шууд бичиж болж гин, комент үлдээж болж гин. За тухайн бүрт нь хариулж байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэгийг нүрээ дууслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.